манай үзэгчдээ та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Нийслэл Улаанбаатар хотод үргэлжилж байгаа баялаг бүтээгчдийн дэмжин төсөл хөтөлбөр Баянгол дүүрэгт хүрэлцэн ирээд байна. 15 жилийн туршлагатай Woodman тавилгын үйлдвэртэй үзэгч та бүхний танилцуулъя. Woodman хязгаарлагдмал хариуцлагатай компани 1990 онд өд хуваараа эрхлэх аж ахуйн нартээр үйл ажиллагаагаа эхлүүлж 1993 онд хуучнаар ахуй үйлчилгээний тавилга төхөөрөмжийн үйлдвэрлэлийг хувьчилсны үндсэн дээр тавлаг хязгаарлагдмал хариуцлагатай компани болон ажиллаж байжээ. Тэгвэл 2001 оноос эхлэн Woodman хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон нэрээ өөрчилж өнөөдрийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулсаар байна. За телевиз үзэж байгаа нийт үзэгчидтэй мөн энэхүү одоо гайхалтай нэвтрүүлгийг хийж байгаа масс агентлагийнхандаа одоо баярлж байгаагаа баярлснаа илэрхийлмээр байна. Ингээд Woodman ХХК буюу одоо Woodman хариуцлагатай хувьцаат компани маань 1990 оноос эхлэлтэй үйл ажиллагаагаа эхэлсэн. 2001 оноос эхлэн Woodman гэсэн нэрээр одоо өдгөө хүртэл одоо тасралтгүй үйл ажиллагаа эрхэлж явж байгаа. Цэвэр байгалийн модоор цэвэршүүлсэн зигзаг хавтанг, цэвэршүүлсэн модон хавтанг бэлтгэж бүх төрлийн тавилга, модон хийц, хаалга бүх төрлийн одоо модоор хийж болох бүх төрлийн зүйлийг хийхийг, үйлдвэрлэхийг зорж ажилладаг ийм компани. Манайх хуучин зөвлөлтийн үеийн хоног төхөөрөмжөөр ажилладаг байсан. 2012 оноос эхлээд 50-ны CMM гэх компанитай гэрээ хийгээд тэндээс өндөр хүчтэй тоног төхөөрөмжөд оруулж ирсэн байгаа. За тоног төхөөрөмжийн хувьд бид нэр үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөө Тайваны CMM компаниас одоо 2013 оны одоо 4 сард бид нэр яг бүрэн шинжилсэн байгаа. Энэ одоо манай үйлдвэрлэлд ашиглагдж байгаа тоног төхөөрөмж маань одоо дэлхийн нэлээд сүүлийн үеийн одоо дэвшилтэт технологийн дагуу хийгдсэн машинууд байж байгаа. Ерөнхийдөө манайх одоо ой мод бэлтгэгчдээс түүхий бан заваад тэрийг өөрсдөө хатаалганд хатаагаад уурын хатаалгаар хатаагаад хоёр тал рейс гэж байгаа. Банзаа цэвэр харуулна гэсэн үг шүү дээ. Хоёр талаар нь харуулдаад тэгээд хөрөөтнө. Хөрөөцсөн нөгөө зигзагийн машин гэдэг одоо манайх сүүлийн үед нэг ашиглахгүй байгаадаа манайхад оруулж ирсэн байгаа. Тэгээд цэвэр мотор хавтаа юм гэсэн үг байхгүй юу? Ярын элдв шалд одоо цуурхай элдв шалд юу вэ нэгэ те тэрийг авч жагаад тэгээд цэвэр хавтангаар хавтаа хийгээд одоо энэ сандлыг ихтэл опшн сандлыг цэвэр мод одоо 8-аас 10% чигстэй ам чиг гэж ирдэгтэй модны тийм чигстэй модоор хийж байгаа. Woodman компани нь дотоодын мод бэлтгэлийн үйлдвэрээс түүхийд материал худалдаа авдаг байна. Харин намар шавар шавхаа ихсэн мод бэлтгэх боломжгүйд Оросын холбооны улсаас мод авдаг гинэ. Гаалийн татварыг тэгэлсэн явдал нь энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудад их том эерэг нөлөө үзүүлж байгаа гинэ. Модон материалаар одоо бизнес эрхэлж байгаа хүмүүсийн одоо хувьд Оросын холбооны улсын орж ирж байгаа модон материалын бүтээгдэхүүний одоо түүхий эдийн татварыг одоо тэгэлж өгснөөр одоо модон материал бэлтгэж үйлдвэрлэдэг одоо манай салбарынд бол маш том одоо тусламжтай дэмжлэг болсон юм чухал одоо асуудлыг бид нар шийдэж өгсөн. Ерөнхийдөө энэ сандлыг хийхэд болохоор ихэнх нь машинаар хийгдэж байгаа. Одоо CMM компаниас оруулж ирсэн нөгөө нэг автомат машин байна. Гар ажиллагаа ер нь бага ордог. Автомат машинаар углуурга, задал одоо тэр ардлын автомат затмалыг бүгдийг хийж байгаа байхгүй. Тэгээд гар ажиллагаа нь болохоор энэ можан нөрөө бэлэн босон хавтангаа зүсээд
Тэгээд наагаад тэгээд углуурга гаргаад зүдгүүртгэл гар ажиллагаа байгаа. Тэрнээс бус бүх юм нь углуурга юу гэдгийг бүгд нь автоматар явуулдаг гэсэн. Автомат машин дээр. Одоо сүүлийн үеийн Монголд баригдаж байгаа барилга байшингууд ерөнхийдөө зай төлөвлөлт те тэрийг одоо зайлшгүй бид нар тухайн иргэдийн тухайн захиалсан одоо хүсэлтийн дагуу гүйцэтгэх одоо орон зайн сонголт тийм ээ зай ашиглалт тухайн бараа бүтээгдэхүүний хэрэглээгээ бодсон тийм сонголтуудыг бид нэр хийж гүйцэтгэх шаардлагатай одоо тулгарч байгаа. Тэгэхээр бид нар өөрсдийн одоо мэргэжлийн тий чадвар боломжоос хамаарат өөрсдийн одоо бүтээгдэхүүний хамааралтайгаар одоо тэр бүгдийг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэхийг зорж. Одоо энэ сандлаа болохоор можа маань ингэж ухсарч хийгээд тийм ээ зүдгүүрчин дээр очино. Зүдгүүрээр гар зүдгүүрээр энийг сайн зүлгэн гэсэн нарийн зүлгэн гэсэн үг байхгүй юу. Тэгээд шат хамжилг нь болохоор гар зүлгүүр дээр зүлгчээд чанар шалгагч дээр очино. Чанар шалгагч дээр очиод тэр хүн одоо энэ сандлыг те болж гэнэ гэдгийг болж гэнэ гэх юм бол будаг руу оруулна. Тэгээд ерөнхийдөө шат хамжилг маань дуусчихаа. Эцсийн бүтээгдэхүүн болж гарна гэсэн үг шүү дээ. Модон идэл, модон тавилга гэдэг маань хүн одоо усыг ууж хэрэгэлдэг чандман эрдэнэ гэж ярьдагтай адилхан биднэрт бол модон материалын хэрэгцээ бол одоо мөнхөд орших тийм мөнхөд байх ёстой зүйл юм аа. Тэгэхээр бид нар энэ модны зарцуулалтыг яаж зөв хэрэглэх үү? Яаж одоо бид нар өөрсдөө ашиг тустаагаар энэ модыг ашиглах уу гэх энэ асуудлууд бол одоо биднэрт байнга гарч ирж байгаа. Бид нар түүнийг одоо бас зөв ашиглах гэдэг талаас нь бас их үйлдвэрлэлд анхаарч ажилладаг. Зүссэн хавтангаас хаягдл гарна тийм ээ. Тодорхой хэмжээний хаягдл гарна шүү дээ. Тэрийг ахаа шүүж байгаа. Ахаа шүүгээд ахаад хавтаа хийн тийм ээ. Хавтаа хийгээд тэрнээс чанарын шаардлага хангахгүй гэдэг үндслээр зарим нь ингээд хайж байгаа байхгүй. Хайсан хавтангаа нэг хог боловсруулах машинд оруулаад тэгээд шахмал түлш болгож байгаа. Шахмал түлшээ одоо өвлийн цагт 100 дон төлнө. Тэгээд одоо банз түүхий банза хатаалганд хатаа штэ тий. Тэрэндээ төлж байгаа. 100 дон ашиглах гэсэн. Foodman компани бас нэгэн давуу тал нь гэх юм бол модон эдлийн хаягдал түүхийд болох үрцгийг шахмал түвш болгоод эргээд байгууллага халаахад хэрэгэлдэг тийм ээ. Тэгээ халаахад хэрэгэлдэг. Энэ шахмал түвшийн яг гаргаж авах үндсэн дарааллын тайлж. Энэ юу өсцөг юу яадгийг. Жоох устай хойлол тэгэл энэ рүү хийгээл тэгэл гараад ирдэг та. Өдөрт хичнээн шуудаа гаргаж байна. Өдөрт нэг 20 шуудаг л гардаг юм та. Тэгээ эргээд 20 шууданаас хэдийн хэрэглэх үү? Яг одоо бол нэг хэрэглэхгүй. Өвөл бол тэгэл 2 өдөр болох 40 шуудаг хийгээл тэгээ дуусна шүү дээ. Эргээд хэрэгцээгээ хангаж чадж гин үү? Чадна. Чадалгүй байх. 4 хоногт 40 шуудаг бараг хийн. Сайн хийвэл бараг 50 60 хийн шүү. Яг орж гараал юу ягаал гэдэг хөөх. За. Тэрнээс л өөрснөө залхуургүй хийгээл явуулна чинь өдөрт нь одоо 20 30 шуудаг хийж чадна өдрийн өдөрт. Тасалдаад байгаа болохоос. Тэрээс янз шүү дээ. Импортын урсгалын одоо эсрэг байхаар одоо бид нар зорилгоо тавьж ажилладаг. Тэгээд импортын орж ирж байгаа тавилга бараа бүтээгдэхүүний урсгал бол маш хүчтэй байдаг. Манай тавилгын зах зээл дээр бол тэгэхээр одоо энэ дэр бид нар эхний ээлжинд тухайн бараа бүтээгдэхүүндээ өрсөлдөх чанарыг бүтээгдэхүүнүүд дээр гаргаж ирэх бүтээгдэхүүнүүд дээр тэр одоо нөхцөл бололцоог бий болгоод эргээд тэр импортын бараа бүтээгдэхүүн дээр урсгалтай одоо өрсөлдөх хэмжээний байхаар төлөвлөж одоо өөрсдийнхөө үйл ажиллагааг явуулдаг. Тэгэхээр энэ бүх боломжуудыг бий болгохын тулд бид нар одоо их олон жил хичээж ажиллаж байгаа. Тийм.
Таатай нөхцөл бүрдүүлэх гэдэг нь олон асуудал сөхөх шаардлагатай болно. Гэвч нэн төрөнд хүний нөөцийн асуудлын салбарт тулгардаг гинэ. Модын эдлэр бүтээгдэхүүн хийж байгаа үйлдвэрүүдэд тулгамдж байгаа асуудал нь чадвартай, мужаан, гарын урд үетэй хүн байх хэрэгтэй ч тийм хүмүүс хүснээр олддог гинэ. Тиймээс тухайн байгууллага 9-11-р анги төгссөн залуусыг сургамж дадлагжуулж мэрэгжилтэй ажилтан бэлтгэн ажиллуулж байна. Тэгэхээр би энэ дээр яг ганцхан манай компани гэхгүйгээр ерөнхийдөө нийт одоо үндэсний үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүст нэг юм бэрхшээл байдаг юм. Бид нар яг үйлдвэрлэлийн одоо өсөл хөгжилтэй одоо барууны компаниудтай юм уу одоо дэлхийн хэмжээнд хүрсэн брэндүүдтэй бид нар түүх үүсэл хөгжлөөрөө бид нар тэднийг одоо хаанч хүрэхгүй шүү дээ. Тэгэхээр бид нар маш тийм соргог те одоо тийм нөхцөл байдал дээр бид нар үйлдвэрлэл эрхэлж байгаа. Хэрэглэгчд маань одоо бас тодорхой хэмжээнд те боловсрогдсон байна л гэсэн үг. Тэгэхээр биднээс чанарын одоо маш өндөр түвшинд бараа бүтээгдэхүүнийг шаарддаг хэрэглээг маш их анхаардаг болсон хуучнаа бодох юм бол тэгэхээр бүх үндэсний үйлдвэрлэгч нар дээр харж байхад бид нар боломжоор үйлдвэрлэхийг хичээж боломжоор тэр болгоныг чанарыг ахиулахыг хичээж тийм ээ бүх зүйлсийг сайн юмар үйлдвэрлэхийг хичээж байгаа. Тэгэхээр яг эцсийн бүтээгдэхүүн маань тодорхой хэмжээний үнийн өртгөн ахимаг гардаг. Хэдий боловч импортоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүнүүд нь хямд үнэтэй, чанар муутай байдаг. Тэрний эсрэг бид нар өндөр чанартай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Төдий ч нэ бид нар одоо тодорхой хэмжээний зах зээлийн өндөр үнээр бараа материалаа түүхийдээ худалдаж авч чанартай бараа бүтээгдэхүүн одоо үйлдвэрлэдэг. Тэгэхээр үнийн хувьд бид нарыг одоо үндэсний үйлдвэрлэлд дэмжиж байгаа хэрэглэгчдэр маань маш сайн ойлгож бидний одоо үзүүлэх гэж зорж байгаа тэр чанар гэдэг юмыг сайн ойлгож аваасаа гэж хүсэж байна. Манай компани одоо ирээдүйн зорилго бидний цаашдын зорилго бол Монгол улсынхаа хэмжээнд чанарын маш өндөр түвшинд одоо хэрэглэгчдийн зорилгод одоо хүсэлд нийцсэн загвартай, өнгөтэй, өөрсдийн гэсэн үндэсний хэв уламжлалаа бас давхар агуулж харуулсан чанартай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг одоо бид нар зорж байгаа. Улмаар цаашдаа бид нар хэрвээ биднэрт одоо өсөх хөгжих боломжтой одоо таатай орчин нөхцөл байдал бүрэлдэх юм бол гадагшаага борлуулах, гадагшаа экспорт хийх тийм боломжийг бид нар эрэлхийлж байгаа. Ширхэг үрцгийг хог болголгүй эргээд шахмал дөрвш болгон ашиглаж байгаа. Байгаль орчин дээлтэй бүүдмэн тавилгын үйлдвэрийг та бүхэндээ танилцууллаа. Нийслэлийн баялаг бүтээгчид дэмжин төслөлбөр үргэлжилж байна.